Амрыг ирээ сонсогчдоо сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 50 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бүлэг хүчингийн хэргийн залиас болсон нэгэн эмэгтэйн талаар ярих болно. Энэ хэргийн талаар бас ярина. Та бүхэн хэрвээ уншсан бол, сонссон бол нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудаснаа соёл урлагийн их сургуулийн соёл иргэншлийн сургуульд суралцдаг байхдаа ангийнхаа 7 залууд хүчндүүлсэн талаар шүгэл үлээсэн. Үүний дараа бол өөрөө царайгаа гаргаад хэвлэл мэдээллийн байгууллагад тухайн хэргийн талаар өөрийнхөө санаж байгаа бүх мэдээллийг ярилцлагаар хүргэсэн байлээ. Энэ нэрийг бол 2011 онд буюу тухайн эмэгтэй соёл урлагийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан байхад болсон. Одоогоор гэмтрэг үйлдсэн гэх ангийнхан 7 эрэгтэй нэр зураг ил болсон байгаа. Мөн хохирогчийн хувьд 2020 оноос хойш 4 удаа цагдаагийн байгууллагад хандсан боловч хэрэг хуучирсан гэх үндслэлээр хааж исэн байна. Хэргийн хөөн хилцэх хугацаа дуусахад ойрцсон байгаа бөгөөд мэдээлэл олон нийтэд цацагдсны дараа цагдаагийн байгууллагаас дахиад энэ хэргийг шалгаж эхэлсэн талаар мэдээллүүд ч гэсэн гарсан байгаа. Одоо та бүхэнд гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйн ярилцлагад тулгуурлан хэргийн талаар мэдээллийг хүргэе. Хохирогч эмэгтэй иш одоо 34 настай, 15 жилийн өмнө 19 настай байсан. Тухайн үед соёл урлагийн сургуулийн соёл иргэншлийн сургуульд суралцдаг байсан байна. Элсэж орсон жил нь 2010 он, сургуулийн шинэ жил гэж юусоо болоогүй тэр жил нь харин 2 дугаар курс ахт нь буюу 2011 он сургуулийн шинэ жил нь болоод тэгээд ангиараа оролцоод баярлаад шинэ жил нь дуусны дараа ангиараа ингээд дахиад шинэ жилээ үргэлжлүүлье гэсэн санал гаргацгаасан. Ингээд бөөндөө нэг буудалд буудлын өрөө аваад очоод арх согтууруулах хундааны зүйл хэрэглэж эхэлсэн. Харин санал гаргасан эрэгтэй эмэгтэй хоёр оюутан нь бол араас нь буюу тэр эдэг аль хэдийн очсон байхад нь нэлээд хоцроод орж ирсэн байна. Тэг яг юунд яваад ингээд хоцорч ирсэн талаар бол мдээгүй юм байна. Иш бол тэнд нийтдээ 6 эрэгтэй 7 эмэгтэй байсан бөгөөд хоёр талдаа хүүсээрээ ялгараа суудсан, арх задлаад нэг хундгаар тойруулаад ууж эхэлсэн. Архины даруулга гээд ус ундаа кола авсан байж л дээ. Тэгээ тэнд ганцхан төмний кола байсан. Ишээс өөр кола уух хүн байгаагүй болохоор скант хийхгүйгээр арх ууц уучраас гял амтын дарах гад амаар нуугаад байсан байна. Гэхдээ архины хувьд бол иш тийм их уугаагүй, угаасаа олуулаа айсан. Тэгээ хундаг авсан хүн болгон л үг хэлж иш дээр хундаг ирэхэд үг хэлж анх удаа л ангийнхан залуучуудтай нүүр тулж ярьж үтсэн удаа нэж. Иш тухайн үед гэр бүлийн амьдрал нь нэлээд асуудалтай буюу эгчтэйгээ муудалцсан. Тэгээ энэ байдлаа ээжтэй хэлсэн ч гэсэн ээж нь ойлгохгүй, эгчийнхэн талд орж ойлгохгүй байсан учраас иш гэрээсээ яваад ганцаараа амьдарч эхэлчихсэн юм байна. Энэ талаараа амьдралынхаа талаар ангийнхантаа ярьсан байсан. Тэгээ тэнд нийтдээ 7 эмэгтэй 6 эрэгтэй байсан да тий. Тэгээ тэндээс 3 охин нь төрүүлээд явцсан. Тэгээ 3 нь үлдсэн. Энэ дээр нэмэгдээд нөгөө нэг юмд явцсан байсан гэдээсээ эрэгтэй эмэгтэйгээд байгаа. Тэр хоёр нь нэмэгдэж ирсэн. Цаг бол шөнийн тэг цаг аль хэдийн өнгөрцөн байсан. Тэгээ энэ үеэр иштэй дуустал нь хамт байна гэдээс нь найз охин нь бол явнаа гэд явхаар болсон. Тэгээ хамт явъя, хамт тарья гэсэн чи тэр охин нь үгүй би найз руугаа явлаа, чи ганцаараа ярьчихаа гэсэн болохоор орой болцсон. Тэгээ дээр нь арх хууцсан байсан болохоор жоох айгаад, тэгээ ангийнхан зарим охтууд ч гэсэн тэнд үлдсэн байгаа юм чингээд үлдсэн байна. Үүний дараа иш маш их шээсэн хурж 20 гаруй минут өрөөрөө найл руу нааша цаашаа явж бөөлжөж тэг бөөлчхөө бүр үнэхээр зогсоож чадахгүй би энэ нэг л эвгүй болж эхэлсэн. Сүүлдээ ангийнхнаасаа ингээд бөөлжүүд агаад уучлаарай гэж хүртэл уучлалтгүй ч хэлсэн. Толинд ингээд царайгаа харсан чинь бөөлчснөөсөө болоод хамаг нулимсан гарцсан. Тэгээ шинэ жилийн үеэр наасан сормуусан салцсан байхаар нь тэрийгэ аваад байж л нэг мэдсэн чинь угаалтуур төрсөн. Ерөөсөө хөдөлж чадахгүй бүх би ямар ч мэдрэлгүй болсон. Өөрийнх нь би зүгээр л яг чулуу шиг болцсон, хөлөөж хүлгэж чадахгүй, гарааж хүлгэж чадахгүй байжсэн. Энэ үед ангийнхан нэг жижигхэн эрэгтэй ишийг өргөөд тусалсан. Иш бол тухайн үед надтай ингээд хайрцдаггүй ч гэсэн надад тусалж агаад баярлаа гэж хэлснэ санаж байгаа. Үүний дараа санаж байгаа зүйл нь ухаан ороод ухаан нь ороод гараал яваад байсан байгаа юм. Тэг ишийг ямар ч хэсэн нэг өрөө рүү чирээд ч юм уу, тэврээд ч юм уу оруулсан. Тэр өрөө нь ангиараа сууж исэн өрөө биш. Нэг мэтгэд нүдэж нээж чадахгүй хахад ишийн өмдийг тайлж исэн. Дахиад зэрэхэд иш нүцгэн нөгөө 0 дахтан туслаад байсан жижигхэн залуу дээр нь цээж нүцгэн гарцан хөдөлж исэн.
Тэгээд бүр гайхаад толгоогоо эргүүлээд хажуу тишээ харахад ангийнхан эрэгтэйчүүд бүгдээрээ жагсаад зогссон байсан. Хаалган дээр нэг эрэгтэй зогссон, өрөө нь хоёр ортой жижигхэн өрөө байх шиг байсан. Тухайн үед яагаад ч юм юу вэ намайг ингээд манай анги эрэгтэйчүүд нүцгэн байхад харчлаа гараач ээ гэд хэлсэн чинь нөгөө жижигхэн залуу нь дуртаалаагаа эзтэй, тэр дуртаалаагаа эзтэй гэж хэлсэн байна. Тэр үйл явдлын дараа дахиад ухаан баларцсан юу ч санахгүй нүдээ нээж чадахгүй байгаа ч гэсэн нэг жил хамт ингээ ангийнхантайгаа суралцсан учраас хоолоогоор нь яг хинбэ гэдгийг бол мэдээд байгаа юм. Сүүлд ангийн дарга болсон нэг залуу нь ишийн нэрийг дуудаад чих нүүр хавцаа нь хүрээд байгаа юм шиг мэдрэгдээдсэн төрөөдсөн. Тэр залууг яаж таньсан гэхээр шулганаж ярьдаг болохоор угаасаа тэр байна гэд мэдсэн байна. Энэний дараа санаж байгаа зүйл нь болохоор иш нүцгэн цээж талаас нь ангийн дарга нь хөл талаас нь ангийнх нь бас нэг амцар эрэхтэй дамжилсан өргөөд явж байхад иш ухаан ороод нүдэ нээсэн чинь нөгөө хоёр нь зочоод алдсан. Тэгээ газар унтсан ерөөсө босож чадахгүй биеэ захирч чадахгүй хоёр орны дунд унсан байдалтай эннээс хойш дахиад ухаан алдсны дараа нөгөө талын орон дээр сэрсэн. Тэгсэж ангийнх нь бөө гэдэг залуу ишийг хүчндээд дуусж байгаа юм шиг босоод цаашаа болоод зогсож байгаа нь харагдсан. Өрөөнөөс бол маш их өмхий үнэр үнэртжсэн. Ишийн байгаа тэр сүлд орсон гэдэг хоёр ортой өрөөг анханасаа хувилдаад авсан байсан уу? Хизээ асныг нь угаасаа мдээгүй. Ер нь бол ангаараа бөөндөө орсон өрөө нь болохоор 3 ортой нэг л өрөө авсан юм билээ. Тэгээ сүлд тэр хоёр ортой өрөөнд нь хамт байсан хоёр охин нь орж ирсэн заяа. Тэгээд иш бол нүдээ нээж чадахгүй байгаа ч гэсэн дуу хоолойгоор нь хоёр ангийнхаа охиныг яг хин орж иж байгааг бол мэдээд байгаа. Тэгээ хоёр охины нэг нь бүр амар чангаар "Yes та яаж байгаа юм бэ та нар" гэж хэлснийг нь бол сонссон. Тэгээ ингэж хэлэхдээ ерөөсөө санаа зовсон шинжгүй, өмөөрөх шинжгүй, ээж хүн ингээд хүүхдээ зүгээр ингээ яаж байгаа юм бэ гэд нэг жоохон аргаддаг айтаа байдаг шүү дээ, тий. Тиймэрхүү байдлаар хэлсэн гэж байгаа хгүй. Тэгээ энэ үед болохоор иш нүцгэн хүлэн дэлгээдээ биеэж хөлөөж хөдлөж чадахгүй байгаа ч гэсэн оюун санаа нь бол ирүүл хин орж ирж яг юу ярьж байгааг бол мэдээд байсан байгаа юм. Үүнээс хойш өглөө үрдэл болсон процессыг юу ч санахгүй байгаа. Хамгийн амжигтай нь өглөөс эрэхтэй иш хувцастайгаас ирсэн бөгөөд шөнө хоёр хүн хувцсыг нь өмсүүлж авахыг нь мэдэж хальт ухаарсан. Тэгээд ихтэй иш нөгөө жижигхэн залуугийн нэрийг хэлээд маш их орилж уйлсан ч гэсэн нөгөө хувцас өмсгчээсээ хоёр эрэхтэй нь хоорондоо нэг тийм амар бах тавна хансан байдалтай инээлдээл хүрэлтөөл босоос усаж яасан чи эргээд ирвүү? Бид нарыг чи найзлуугаа гэж бодсон юм уу? Чи шүнжин бид нарын эрхийн ураг хөхөж онсноо санаж гин үү? Эсвэл чи бидний нэгийг харж авдаг байсан юм уу? Би чамайг цөөхөн хүнд ярина гэд ишийн нэрийг хэлсэн. Иш харин энэ үед юу ч яриагүй, юу ч дуураагүй. Иш бол дотроо тухайн үед шууд л би үхсэн одоо надтай хинж тоож гэрлэхгүй одоо үхсэн юм чинь тэдний инээг шоолох бах таваа хангах надад ямар ч хамаагүй гэх мэт маш олон зүйл толгойд нь эргэлдэж бодогдож байсан. Ингээд тэндээс гараад эхлээд гадуур хувцс хүртгэ авъя. Тэгээд тэр газраас гараад шууд өвхөн гэсэн бодол толгойд нь орж ирсэн. Ангаараа авсан 3 ортой өрөө рүү ороход ишийг хүчнэцэн гэдэг бүх эрэгтэйчүүд хувцтайгаа талд унтжсэн. Харин ангийнх нь нэг охин нэг эрэгтэйтэй хоёулаа хувцтай нэг орон дээр унтчихсан. Тэгсэж үүдэнд нь ангийн дарга нь хувцтайгаа унтаагүй сууж исэн заяа. Тэнд унтчихсан охиныг сэрээгээд чи адилхан эмэгтэй хүн бийж намайг яагаад тайгаагүй юм бэ? Намайг яагаад хамгаалаагүй? Намайг хамгаалчихгүй байсан. Намайг эднэр ингээд нийлээд хүчнэтчлээ штэ гэд маш их орилоод уйлаад хэлсэн. Тэгээ тэр охин бол эхлээд дүнгэж сэрж байгаа болохоор гайхаад яасан гинэ одоо тэр өрөөнд хин байгаа юм гэх мэт зүйлийг асуугаад иш бол нөгөө өрөөнд байгаа хүмүүсийг хэлсэн. Тэгсэж чи нөгөө ангийн дарга гэдэг байгаа залуу нь ишийг тэрээд одоо тайвшир гэж хэлсэн байгаа юм гэдэг бүр. Тэндээс шууд гараад чатаар алхах гэсэн ч явхад маш их хүндрэлтэй арай гэж буугаад зогсоо зайгүй уйлж автобусан сууж явахдаа күртэгнийхээ малгайг өмсөд уйлсаарлайсан. Тэгээ уйлсаар гэртээ ирсэн байна. Тэд нар буудлын өрөөнд дуусгаж исэн гэсэн шүү дээ, тий. Ишийн хувьд бол маш бага уусан. Тэгээ найз нь явсны дараа бол юусаа арих бол амсаачгүй кола л уугаад байсан. Тэгэхээр тэр колон дотор сүүлд ирсэн эрэгтэй эмэгтэй хоёр ямар нэгэн зүйл хийсэн байх магадaltaй гэсэн бэлээ. Яагаад гэхээр тэр хоёр арих тарсанд яваагүй, яг юунд яваад ирснийг одоо хүртэл гайхдаг мэдтгүү гэжсэн. Болсон хэргийн дараа иш бол ихэндээ ингээ шокийн байдалтай ямар ч өвдөлт мэдрэхгүй байсан. Тэгээд 0 ороод бизнесхэнд бол доошоогоо маш их өвдөлтийг мэдэрч хэвлэн эсгээр нь шатгаж байгаа юм шиг мэдрэмж төрж шокийн байдалтай гүлийгээд сууж исэн болохоор гинэт ухаан ороод хувцас тайлаад өөрийнхөө биеийг харсан. Тэгээд иш бол өөрийнхөө биеийг хараад үнэхээр итгэж чадаагүй битүү хөхөрсөн, нэцэрсэн, ил харагдах шархнууд яг юунаас үссэн хизэн тэгж зодуулснаа ч гэсэн мэдэхгүй байсан.
Гар хүл, нуруу, хүзүүгээд харагдах бүх хэсэг нь хөхөрсөн, биенийх нь хоёр цавь нь хүний бие хөхрөөд амар хүрэнтэй цус хурцсан байдаг та. Яг тийм болцоо харагдсан байна. Яг тэр л үед иш өөрийнх нь би биш юм шиг санагдчихсэн гэд бүр маш их уйлж, сэтгэл нь тавгуурхэж, тэр олон жилийн өмнөх хэрэг отоо хүрэл сэтгэлд нь аимшигтай хар дарсан зүуд шиг би сэтгэлийн шарахыг өгчээсэн гэд ярьсан. Хэрвээ та бүхэн ярьслахыг нь үтсэн бол бас харсан байх. Хэргийн дараа иш өөрийн байгаа байдал амьдрал бүх зүйлээсээ маш их хичиж анхаарах эцэг их байхгүй ганцаараа нийтийн байранд амьдардаг начуг хүнд цагдаад хандсан ч гэсэн тусламж авч чадахгүй байхаа гэж бодсон. Гэхдээ одоо одохоор өөрийгөө бүр тэр үед ямар тэнэг айсан юм бэ л гэж боддог гэж дурдсан байна. Үүнээсээ болж маш их хугацаа алдсан. Гэхдээ хэрвээ иш гэрийнхиндээ хэлсэн бол гэр бүлээс нь ишийг өмөрч хамгаалах араас нь хөөцөлдөх ганцхан хүн бол эмээнээсэн. Тийм болохоор эмээдээ тийм байдлаа харуулахыг үнэхээр хүсээгүй. За үүний дараа хичээлдээ очрох мэдрэмж нь бол бүр хамгийн хэцүү. Яг бүх ангийнхан хүүхдүүд мэдсэн юм шиг бүгдээрээ иш рүү харсан тэр харц нь бүр аимшигтай. Зүгээр л яг ингээд ишийг бүгдээрээ чигшсэн харцаар харж байгаа юм шиг мэдрэгцэн. Гэхдээ л энэ бүхэн арайч ингээ бүх хүнд тарчхаагүй байлгүй дээ гэж бодсон. Иш тэр бүх зүйлийг өөртөө итгүүлэхийг хүссэн ч өөрийнхөө талаараа найзаасаа сонссон. Тэр найз нь болохоор ангид нь суралцдаг хэрнээ жилийн чөлөө авцсан байсан. Тэгэхэд тэр охинд хүрэх хэмжээний тархсан гэсэн үг. Тэгээд тэр найздаа уулзаад хэлсэн юм лээ л дээ. Ингээд манай ангийн банд нар намайг нийлээд ингээ хүчинцэн гэсэн чинь за чиний наадгыг чинь угаасаа бүгд л мэдж байгаа штэ гэсэн байгаа байхгүй. Зүгээр юу ч болоогүй юм шиг те. Тэгсээ чи тэр хэрэг болдог өдөр байсан. Нэг тийм атмаа охин байдаг байсан юм л да. Нөө та нар яаж байгаа юм бэ гэрээтсэн. Тэр охин нь болохоор хэрэг болсны дараа ангийнхаа бүх охтуудыг дуудаад цоглуулж агаад хүчндүүлсэн баг хэрэгтэн нийш юм шиг байдлаар ингээд ярьсан байгаа байхгүй. Иш маш онц сурлагатай ангийнхаа хамгийн урд суудаг охин байсан болохоор түүнтэй бүгдээрээ л ингээ ээлдэг хүндэтгэлтэй харьцдаг байсан ч гэсэн хэрэг болсны дараа анги дотор нь тэр хүчинцэн зарим ингээ банд нь ёо би энийг шаацсан штэ гэж бүр ингээ чангаар хэлж яхад нь хинч эсэргүүцгүй хинч өмөөргүй сонсоо дараг энэ үйлдэл нь үнэхээр ингээ зөв шүү гэсэн байдлаар хинч юу ч дуграагүй үүнээс хойш иш өөрийгөө хинч биш болсон хинч одоо намайг угаасаа хүндлэхгүй гэсэн мэдрэмжийг аль хэдийн мэдэрсэн. Тэгээд тэдний ангийнхаа ингээд даатгалгаар хөдөө гадаа их явд юм байна л да. Тэгээд тийм хөдөө гадаа явахдаа зам ингээ хорох гол ингээл янз бүрийн тоглоом тоглоол дуу муу дуулдаг дуутай. Тэгээд тэр дууга бүгдээрээ ингээд дуулахдаа нэрээ ээлж дуулгадаг. Тэгээд нөө ишээ ээлж болоход ангийнх нь бүр ингээд амдаа хараал уншаал яваас дамстаа гэлтэй. Сайн найз нь хүртэл ингээд сайн найз руу ингээ харсаж шууд түүнээс илт нүрээ буруулж ийсэн гэдэг. Гэхдээ ишэл зүгээр тэр охиныг сайн найзаа гэж бодож эндүрч явсан байх. Тэр охин бол хизээч угаасаа ишийг анханасаа найзаа гэж бодож яваагүй гэж бодож байна. Би бол хувьдаа тэгж бодсон. Хүний найз гэж бол хүзээч тийм үнийг хэлдэггүй. Сайхан явахад хүн бүхэн л найз харин унаж бөөдөрөхөд зовлон ирэхэд хин байсан ингээ танигддаг гэдэг үг хүртэл байдаг шүү дээ, тий. За иш ярилцлагадаа дурдахдаа яг үнэндээ би үхсэн. Тэд нар намайг алдсан. Би амьд байгаа харагдаж байгаа боловч миний дотор хов хоосон. Сэтгэлээ дэлгээд харуулж чаддаг ч болоосай би тэр хүмүүсийг насан туршдаа уучлж чадахгүй гэсэн бэлээ. Дээр нь би үнэхээр азгүй новшиг харагдахгүй тулд ч юм уу те манай ангийнхан гайгүй байсан гэж үнэхээр ярмаар агач чадахгүй байна. Олон удаа аврал ирсэн маш хэцүү байсан. Зүгээр л тэр хүмүүст туслаач гэдэг үгийг хэлэх найдвар хүртэл төрөөгүй. Одоо өөрийгөө сэтгэл зүй болон бие махбодоо эмчлэхийн тулд бүр үнэхээр чантахаараа эмчлүүлж байгаа. Гэхдээ ингээд зарим гэмтэл бол хизээж насан туршдаа арилахгүй. Зарим хүмүүс наадхаа одоо мартаач дээ. Ингээд аймаар олон жилийн өмнө болцсон юм. Одоо сайхан амьдраач гэж хэлсэн байсан ч гэсэн тэр хүмүүс туулж үзээгүй, тэр хүмүүс мэдэрч үзээгүй, тэр хүний оронд байж үзээгүй учраас тэр хүний дотор яг юу болж байгааг сэтгэл зүйн гэмтлийг нь мэдэхгүй штэ. Тэгэхээр энэ хэргийн талаар иш бүсгүй цагдаагийн байгууллагад хандсан гэд хэлсэн тий. Тэгээд цагдаагаа хандхаас өмнө ангийнхаа нөгөө хэрэг хийсэн хүмүүс рүү бүгдтэй нь холбогдсон дээрх хэргийг мэдж байгаа бас өөрийг нь өмгөөлж хамгаалах итгэж болох хүмүүс рүүгөө холбогдсон ингээд нотлох баримт болцохоор зүйлс гарч ирээд өөртөө байгаа бас нотлох баримтуудаа нэмээд юу ч гэсэн за ингээ алзаа үзье гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Мөн хуульч авсан
Өөрийнхөө ихтгэлтэй хүрээл дундаасаа хуулийн зөвлөгөө тусламж хүрэл авсан. Тэг яг хэрэг болсноос хойш 9 жилийн дараа энэ бүсгүй зориг гарган цагдаагийн байгууллагад хандсан байгаа юм. Тэг түүнээс бол нийт 3 удаа мэдүүлэг авсан. Гэтэл мөрдөн шалах ажиллагаа гэж бол үнэхээр хэлж чадахгүй. Зүгээр ингээд ишийг л шалах ажиллагаа гэд нэрлэлчмээр санагдсан гэсэн мэлээ өөрөө. Учир нь иш бүсгүйгээс 3 удаа мэдүүлэг авахдаа маш урт, маш их зүйл яриулж мэдүүлэг авсан ирнэ. Нөгөө хэрэг хийсэн хүмүүсээсээ бараг мэдүүлэг гэж хэлэхэд хэцүү. А4-ийн цаасны талж хүрэхгүй юм авцсан. Гэтэл иш бүсгүйн гомдол мэдээллийг 4 удаа хаасан цагдаагаас. Ингээд иш бүсгүй ярьцлагынхаа төгсгөлд хэрвээ ямар нэгэн байдлаар танд асуудал гарвал хизээж битгий ганцаараа шаналаарай. Чи гаднаа зүгээр юм шиг харагдах боловч насан туршид чи энэ бие сэтгэлийн тамлал байсаар ах болно. Хинч юу ч гэж хэлжсэн өөрийнхөө төлөө цагдаа тандаарай, эмчид тандаарай, заавал үннийг олоорой, гэрчлээрээ би одоо хүртэл тухайн үед хэргийг шийдүүлж болох байсан ч миний амьдралын боломж болцооноос олж цаг хугацаагаа алдсан. Тиймээс хизээж битгий нуугарай гэж хэлье гэсэн бэлээ. За энэ бол өстой үнэхээр аимшигтай хэрэг байсан. За тэгвэл энэ эрүүгийн хуульд заяа хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол 5-аас 12 жилийн хорих ялтай. 5-аас 15 жилийн хорих ялтай гэмт хэргийн хөөн хилэлцэх хугацаа нь 12 жил байдаг. За хөөн хилцэх хугацааг бол та бүхэн мэдж байгаах. Тэгэхээр энэ хэрэг 2011 онд үлдэгдсэн гэмт хэргийн хөөн хилцэх хугацаа 2023 онд дууссан. Гэхдээ хохирогч 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад хандсан гэсэн. Хөөн хилцэх хугацаа дуусахаас өмнө хэрвээ тэр үед ямар нэг хүнийг яллагдагчаар татсан бол тэр үед хөөн хилцэх хугацааны тоолуур зогсно. Гэхдээ одоо хүртэл цагдаагийн байгууллагаас энэ талаар аль бие осоор ерөөсөд тайлбар хийгээгүй байгаа. Энд цагдаагийн байгууллагаас алдаа гаргасан байх магадлал байж магадгүй нотлох баримт олдохгүй байсан байж ч болно. 2 удаа ингээд хэргийг хэрэгсэхгүй болох саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт ирүүлсэн. Харин үүнийг нь Баянзүрт дүүргийн прокурор буцаасан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ талаар сэтгүүлч сугар ийхүү мэдээлэл өгсөн байна. 2023 оноос өмнө ямар нэг хүнийг яллагдагчаар татсан уу? Татаагүй бол хэнийг ч хуулиар яллах боломжгүй. Энэ хэрэг үйлдэгдсэн гэдгийг нотлох баримт одоо олдох болов уу? Нотлогдохгүй бол бас л хэнийг ч яллаж болохгүй. Буруутгагдж байгаа хүмүүс өгсөн хувилдаад гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй бол яах вэ гэх мэтэр олон нийт хүлээн зөвшөөрч чадахгүй нэлээд төвөгтэй маргаанууд үүсэх байх. Магадгүй тухайн эмэгтэй буруутгаж байгаа хүмүүсийг сошиалаар яллаад л өнгөрөх магадлал өндөр. Нэгэнт нотолж чадахгүй бол хохирогч гэх эмэгтэй өөрөө бусдын нэр хүндэд халдсан гэж буруутгагдаж магадгүй гэсэн үг. Хатууч гисэн хуульд юу гэж бичсэн түүнийг ашиглаж хэргийг шийдэж таарна. Хуульд нотлох баримт шаарддаг шалтгаан нь хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй гэх зарчим. Их л төвөгтэй асуудал үүсгэндээ. Ер нь ямар нэг байдлаар хохирсон л бол цагдаа, шүүх, эмнэлэгт заавал хандах хэрэгтэй. Нийтээрээ эрхээ хамгаалах, эрх зүйн мэдлэгтэй болоход анхаарах шаардлагатай байна гэсэн байна. За яг энэ хэрэгтэй холбоотойгоор маш олон хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, цахим орчинд эсэргүүцэж, тухайн одоо гэмтрэг үйлцсэн гэсэн хүмүүсийн зургийг ил болго гэсэн тэгвэл гэмтрэг үйлцсэн байж болцсошгүй 7 хүний нэр зураг бүгдээрээ ил болсон. Мөнх Алтар, Сод Баяр, Инх болд, Шижирбат, Чин зориг, Сүхбаатар, Халтар гэдэг хүмүүсийн зураг болон ангийн оюутнуудын зураг ил болсон. За иш бүсгүй хэлж буйгаар тухайн залуус ойр тойрны бүх хүмүүстэй болцсон ингээ процессыг яриад яваад байсан байгаа гэдэг. Тус хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч ир булгамаа бол хохирогч бүсгүйг үн төлбөргүй өмгөөлнө гэдгийг бол хэлээд байгаа. 2026 оны 1-р сарын 22-нд хохирогч өмгөөлөгчтэйг гэрээгээ хийсэн мөн мөрдөн байцаах албанд хамгаалтанд авах хүсэлт гаргасан байсан. Дээр хүсэлтийг хүлээн авч иш бүсгүйг хамгаалалтад авахар болсон. Дээр нь энэ хэрэг Баянзүрт дүүргийн 2-р эхлэлтэд шалгагдж байгаа боловч хэрэг удаашралтай байгаа учраас шууд мөрдөн байцаах алба руу шилжүүлэхээр болсон. За та бүхэн бол булгамаа өмгөөлөгчийн талаар мэдэх бах. Тэрээр хүний эрхийн төлөө ялангуяа охид эмэгтэйчүүдийн төлөө маш их тэмцдэг. Тодорхойлогч булгамаагийн хэлснээр хохирогчийн мэдүүлэг бол хамгийн үн цэнтэй үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хүчингийн гэмтрэг үйлдэгдэж байхад хэн нэгэн лаа барьж зогсонгоо гэрчлэх ёстой гэмтрэг бишээ гэсэн байна лээ. Тэг ямар ч тач хэргийн хөөн хилцэх хугацаа дуусахаас өмнө хэрэг шалгагдаж эхэлсэн. Мөн хохирогч маш их зориг гарган өөрийнхөө царайг ил болгоод үнэн бүхнийг илчилсэн. Одоо тэгэхээр гэмтрэг үйлдсэн болцсошгүй этгээдүүдийг олж тогтоогоод хэрэг үнэн зөв шийдэгдээсэ гэж хүсэж байна. За төгсгөлд нь Япон улс Осака хотоос сэтгүүлч Саран Туяагийн бичсэн нийтлэлээ сүргье. Энэ бүсгүйн яриа бодит факт мөн үү мөн?
Тэгвэл яагаад өдийг хүртэл бүтний 9 жилийн турш хохирогчийг дахин хохирогч болгоод байгаа юм бэ? Хүчирхийлэгчид 2011 онд соёл урлагийн их сургуулийн дэргэдэх соёлын сургуульд суралцж байсан оюутнууд байна. Цэцэг цэврүүр шиг 19 настай охины амьдралыг бүрэн утгаар нь сүрүүлчихэд өнөөдөр тэд юу ч болоогүй мэт амьдарч, ажиллаж, идэж ууж, унтаж, хөвтөж явна. Энэ бидний байгуулсан нийгэм үү? Хүнээ хайрладгүй харгас энэ нийгэмд хичнээн олон хохирогч хаалганы цаана мэгчин уйлж өөрийгөө тусгаарлаж амьдрах хэрэг алдав. Бүх баримт нь бодит байхад хуулийн байгууллага ямар арга хэмжээ авсан юм бэ? Хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллага, хууль санаачлагчид гэж өөрсдийгөө өргөмжлөх дуртай улсын хурлын гишүүд тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой эмэгтэй улсын хурлын гишүүд та нар нэрээ хаана яваа юм бэ? Хаяа гадаад явахаараа гайхуулж зураг хүргөө тавьсан харагдах юм. Өнөөдөр мэдээлэлээ олон нийтэд хэлснийхэн төлөө хохирогч бүсгүй асар их дарамт шахалт ороод байгаа гэсэн шүү. Тиймээс энэ бүсгүйг дахин хохирогч болохгүй тулд цагдаагийн байгууллага хамгаалалтанд авч хүчирхийлэгчдийг дахин хүчирхийлэл үйлдэхээс өмнө хуулийн заалтын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Альва гэмт хэргийг гарсныхан дараа биш, гарахаас өмнө гэсэн арга хэмжээ гэж байдаггүй юм уу? Хүний ёсноос гажууд үйлдэл гарсан маш олон гэмт хэрэг сүүлийн үед ирс нэмэгцээр байхад сошиалын хөөсөнд нэг сэвүүлээд дараа нь мартдаг энэ эргүү тогтолцоогоо халж эргүүлж шудрах тэнцвэртэй хуультай болмоор байна гэсэн байна. Ингээд өнөөдрийн подкастыг хохирогчийн ярилцлага өмгөөлөгчийн мэдээлэл болон хэл мэдээллийн хэрэгсэл дээр нийтлэгдсэн зарим мэдээллээс нэгтгэн орууллаа. Олон хүмүүст хүрээсээ мэдээсээ хэрэг үнэн зөв шийдэгдээсээ гэсэндээ бэлтгэлээ. Зүгээр л ингээд шүгэл үлээж байгаа хүн нэг боловч яг иймэрхүү байдалд орсон, яг иймэрхүү хэргийн хохирогч болсон хүчин давтсан хэдэн охид байгааг бид үнэхээр мэдэхгүй. Охид бүсгүүчүүд маань өөрсдийгөө хайрлаарай. Эцэг эхчүүдээ охидуудаа хайрлаарай. 19 нас гэдэг бол дүнгиж сурч боловсроод амьдралыг дүнгиж мэдэж эхлэх нас байтал 19 наснда амьдрах итгэлээ алдаад амьдын там дунна гэдэг бол энэ үнэхээр юм байж боломгүй зүйл. Тэгээ подкастыг ингээд бэлтгэж ахад хүртэл тэр ярилцлагыг нь сонсоод үнэхээр сэтгэл санаа маш тайван бос байсан. Зүгээр л тэр гэмтрэг үйлцэн хүмүүсийг үүрэх ёстой, эдлэх ёстой ялыг нь тултал нь идлүүлээсэй л гэж үнэхээр хүсэж байна. Олон нийт маань бас хүрэх ёстой газар хүртэл нь хүргэцгээе. Энэ мэдээлэл хэл мэдээллийн хэрэгсэл болон фэйсбүүкээр маш их явж байгаа. Тэгэхээр YouTube гэдэг бас нэгэн том платформыг хэрэглэдэг сонсогчид хүмүүс бас мэдээд аваасай гэсэндээ өнөөдрийн подкастыг бэлтгэлээ. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая. Охид бүсгүүчүүд маань өөрийгөө хайрлаж, өөрсдийнхөө эрхийн төлөө зогсож байгаарай. Хин ч энэ нийгэмд, хин нэгэнд доромжлогдох гэж төрөөгүй юм шүү.